Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч Алгашийн Амгаланбаатарын хайр үргэлж дэргэд байдаг 2023 уран бүтээлийн бие даасан анхны тайлан тоглолт 2023 оны 2 дугаар сарын 11-нд 17 цагт UB Баласын концертын их танхимд ганцхан удаа тоглолтод ардын уран зохиолч Тангадын галсан, Монгол улсын төрийн соёрхолт гавьяа жүжигчин, догмдын Сосор Барам, соёлын гавьяа зүтгэлтэн Отгон Бат, соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Баяр Жаргал, Монгол улсын гавьяа жүжигчин Баяр Магнай, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ган Очир, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Бат Цэнгэл, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Болор цомын эзэн Ган Тулга, соёлын тэргүүний ажилтан ард түмний гавьяат мөнгөн харандаа хамтлагийн дуучин Инх Баяр, Царны танго бүжгийн хамтлаг, соёлын тэргүүний ажилтан дуучин Инх Баяр, соёлын тэргүүний ажилтан дууч Бат Мөнх, соёлын тэргүүний ажилтан дуучин Жанцан Хорол, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Чин Уран Цэцэг, Хөсөгтөн хамтлагийн морин хуурч Хөөмич Бат Зориг, Азийн урлагийн их наадмын гран-при шагналт Хөөмич дуучин Хүрэлсөх, олон улсын хүүхдийн найрамдал цогцлборын багш нар, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч, уран уншигч Мөнх Далай, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч, дуучин Баасан Дорж, залуу дуучин